Холодлын сэвж байгаа мó амьдрах сайн ингээ нэвтрүүлэг. Би сэтгүүлч Батэрдэн. За. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бас үдшил олондоо өөрийгөө товч танилцуулахгүй юу? За, орхон их сургуулийн захирлаар ажиллаад одоо 21 дэх хичээлийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний өмнө боловсрол соёл шинжилх ухааны байгууллагад мэдээллийн төвд 10 жил ажиллаа. Үүнээс өмнө Оросын холбооны улсын Пятигорск хотын гадаад хэлний дээд сургуулийг англи орос хэлний багшаар төгсөж ирэл эдүгээ одоо хүртэл ингээд ажиллаж байна да. Би орхон их сургуулийн талаар мэдээлж байгаа юм байна л. Ерөнхийдөө 2000 гаруй зуун оюутан сурагчтай. За тэгээд анх 1992 онд байгуулагдсан манай сууган сургуулиудын бас нэг хувийн сургуулийн ба нэг байгаа. Тэгэхээр сургуулийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу? За мөн түүнчлэн орхон их сургууль маань бас гадны сургуулиудаас Солонгос улс Америкийн нэгдсэн улсуудаас оюутан солилцоо багш солилцоо нэлээд үе явуулдаг байгаа. Тэгэхээр сургуулийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу? Өнөөдөр маань сургууль маань хичнээн оюутан сурагч байна. За түүнчлэн хичнээн багш нар байна. Багш нарын маань нэн зэрэг цол нь юу ямар шугам байна. Хоёулаас яг сургуулийн талаар товчхон мэдээлэл үзэгчдэд хүргэе. За баярлалаа. Орхон сургуулийн талаар мэдээлэл өгөх юм бол маш их олон мэдээллийг одоо 1 цаг 1 минут энд бол багтахгүй. Энд зүгээр одоо товчлоод хүрэхэд бол манайх 2000 гаруй оюутантай 100 гаруй багш ажилчтай сургалтын 3 сургуулийн зохион байгуулалтын бүтцтэйгээр өнөөдөр явж байна. Хууль эрх зүйн сургууль, эдийн засаг аялал жуулчлалын сургууль, хүмүүлийн сургууль гэсэн 3 сургуулийн зохион байгуулалтын бүтцэнд орсон байж байгаа. Ирээдүйд энэ маань одоо бас задрал аялал жуулчлалын сургууль ч гэдэг юм уу, эдийн засгийн дангаараа сургууль болно. Мөн хүмүүлийн сургуульд бол нэлээд задраад явчих сургуулиуд байж байгаа. Энэ бол одоо эсэл зохион байгуулалт бүтцээсээ бас хамаарна. Багшлах боловсон хүчний нөөцөөс хамаарна. Иймэрхүү учраас бид нар одоогор бол нэлээд бадсан цомхон бүтцтэйгээр энэ сургалтын үйл ажиллагааг явуулж байна л да. Ингээд явуулаад жахад бол магистр докторантурын сургалтыг бол манайх 2000 оноос хойш амжилттай явуулаад одоо 10 жил сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байна. Энд бол маш олон магистр докторийн сургалтанд хамрагсагчд маань төгсөж гараад одоо улс орныхоо хэрэгцээс газар одоо ажиллаж байна. Доктор бол 6 төрөн гарсан байж байгаа. Манай сургуулиас одоо сонсгол цөөхөн топ боловч докторийн сургалт авсан сургуулиудаас цөөхөн байдаг учраас сургалтыг бол амжилттай төгсгий гэж бодож байгаа. Магистр бол одоо 3 чиглэлээр магистрийн сургалт явуулж байна. Энд одоогийн байдлаар 184 төгсөөд гарсан байж байна. Энд эдийн засаг аялал жуулчлалын чиглэлээр бас сургалтын боловсрол судлалын чиглэлээр магистр бэлтгэж байна. Хуулийн эрх зүйн чиглэлээр магистр, хүмүүлийн хил шинжилгээний чиглэлээр ийм магиструуд бэлтгэн гаргаж байгаа. Бакалаврын сургалт бол та бүхэн бол мэдж байгаа нэлээд олон чиглэлээр сургалтыг задлаад үзэх юм бол 80 хэдэн мэрэгчлэр сургалтын чиглэл болцоод байж байгаа. Зөвхөн багцлаад үзэх юм бол 23 чиглэлээр сургалтын үйл ажиллагаанд бакалаврын чиглэлийн мэрэгчлэлтэнгүүд бэлтгэж байна. Энд одоо юу гэж хэлээд байна гэх юм бол хүмүүлийн чиглэлээр гэдэг нь англи хэлний багш, англи хэлний орчуулагч, Япон, Солонгос гэд ийм олон хэлний багш юм орчуулагч бэлтгэж байгаа. Мөн сэтгүүлч бэлтгэж байна. Нийгмийн ажилтан юуны гих мэд маш олон мэрэгчлүүдээр дотроо задарсан мэрэгчлүүд бэлтгэж байгаа. Хуулийг гэдэг нь ойлгомжтой. Хуулийн сургуульд сурж байгаа оюутнууд бол ороо ичнээ өдрөөр бакалаврын зэрэгтэй хуульч бэлтгэгдэж байж байгаа. Түүний бас магистрийг би сая дурдчлаа явуулж байгаа. Иймэрхүү л энэ да. Анх таны үед 1992 онд энэ сургуулийг үндэслэн зохион байгуулсан. Тэгэхээр манай улсын хувьд боловсролын тогтолцоо бол маш сайн удахгүй бол маш сайжрын тодорхой хэмжээний зорилт тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь боловсролын салбар гэдэг бол хязгаар шахагдчих оюуны ундраг байдаг. Хязгаар дуусах шүү тийм баялаг байдаг. Манай улс цаашаа хөгжөөд энэ баялыг бод нэлээдэг сайн хөгжүүлэх юм бол тодорхой хэмжээгээр бас улс орн маань сайжрах гэж бодож байна. Тэгэхээр яагаад энэ салбар руу орохоор бол тэ 92 онд эргээд одоо сургуулийг байгуулж байгаа түүхээ эргээд нэгсэхүүл за сайн юу байсан муу юу байсан яахан сургуулийг байгуулж байгаад ер нь тэр үеийнхэн түүхээс эргээд нэг гоё сөхвөл гоё сайхан дурсамжтай үйлдэлээс. За анх 1900
90 оны ихэнх үеэр нийгэм байна тэр чигээрээ зах зээлийн шилжилтийн үед тамрагдаж нийгмийн бүх салбарууд бол өөрчлөлт орж эхэлсэн. Энэ үед бол би одоо Оросын холбооноос улсад бас англи хэлний багшийн мэргэжлэр төгсөж ирсэн, англи хэлтэй, орос хэлтэй ийм бас цөөхөн бас ховорхон мэргэжил тооцогддог байсан англи хэлтэй багш нарын нэг байсан учраас энийг бас сургууль байгуулах нь зүйтэй юм аа. Энэ зөвхөн би өөрөө ингээд багшлаад англи хэлний багшаа хийгээд олон түмэнд одоо хүртээх хэрдмээ ялаж гисэн энэ бол хангалттай биш. Өөрөө сургууль байгуулад энэ чиглэлээр ажиллах юм бол хүмүүст илүү хүртээмжтэй байна гэсэн бодлыг өөрлөсөн учраас анхны сургуулийн нэг болох 1990 оноос хойш Эрдэм дамжаа гэж ажиллаулаад түүнийхээ суурин дээр гадаад хэлний сургалтуудыг явуулаад Оросын холбооны улсад төгссөн багш нар маань маш их бас танилын хүрээ залуу үед чинь бас багш нар маань бас ирж багшлаад туслаад ингээ энэ суурин дээрээ бид нар орхон дээд сургууль гээд гадаад хэлний гэсэн нэртэйгээр анх 92 онд анхныхаа хичээлийн жилийн сургалт үйл ажиллагааг нээж байсан. Бараг жил хагас хүртэл бичиг баримтаа бүрдүүлэх, боловсролын яамнаар шалгуулах, сайдын хөлөөгөөр батлуулах гэдэг олон ажил байлаа л да. Тэр үед чинь зөвшөөрөлгүй бас зах зээлийн эхний үед он шатуудад сургуулиуд үйл ажиллагаа явуулж эхэлчихсэн. Тэнд бол бид нар бас юмыг бол ёс журмаараа л явъя гэдэг үднээс сургалтын баримт бичгийг бүрдүүлж өөрөө захирлаар нь ажиллах хүсэлтэй байсан. Ингээд энийг байгуулснараа эдүгээ одоо 20 гаруй жил сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Анх одоо 256 оюутантай 14 багштай үйл ажиллагаа явуулсан. Энд бол маш их үр өгөөчтэй, маш олон хүн иржсэн. Одоо 800-аад оюутан бүртгүүлсэний бид нар бол дөнгөжил 200-ийн шахвал авч исэн. Их ирч хүчтэй эхэлсэн, их цоглог байсан. Гадаад хэлийг сурах гэсэн залуучууд маш их байлаа. Урт богино хугацаанд сургалтын дамжаанууд дээр маш их хүмүүс ирдэг байсан. Тэгээд энэ сургалтуудыг явуулсныхаа үр дүнд манай сургуулийн төгсөгчд маань маш их нэр хүндтэй оцсон газар болгонд ажлын байрыг бол эхний үед бол 100% хангасан их чанартай сургууль байсан. Тэгээд даашаа улсууд бол манайд орох юмсан, орхны сургалт их сайн гинэ гэд. Энд ямар хүчин зүйл нөлөөлсөн гэвэл гадаадд төгссөн багш нар болон дадлага туршлага сайтай сайхан багш нар бол гадаад хэлний дээд сургуулиас бас манайд ажиллахаар зориг шулуудан ирж исэн. Энэ сайхан дурсамжууд мөчүүдийг иргэн дурсахад бол одоо ямар их хэрч хүчтэй, ямар их улсуудын итгэл хүлээж ингэж эхэлж исэн байна. Их сайхан дурсамж болдулсан. За энд чинь ерөөсө бэрхшээлгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Анх одоо зах зээлд үүсгэж байгуулж исэн их зориг байсан. Ирээдүгээ харсан их зориг байсан. Энэ бол урмаар тижигжид бид нар зоригийн үндсэн дээр энэ сургуулийг байгуулж ялаа. Хэрвээ бэрхшээлийг бодоод тоочоод эдийн засгийн ийм бэрхшээл биднэрт гарна гэж бодчихсон бол өнөөдөр байгуулж чадахгүй байсан. За ингэх юм бэ. Энд байр нь хаа байна? Ном сурах хүч нь хаа байна? Яаж олж авах юм? Оюутан нь хаа байна гэл ингээд бодоод ах юм бол бид нар ч өрдөө бэрхшээлгүй зүйл байхгүйсэн. Энийг бол маш их хурам зөрөгтэй эрч хүчтэйгээр даван тулж байгаа гэдг нь бид нэр одоо анхныхаа номын санг бол өөрийнхөө гэрт байсан хадгалж байсан номын сангуудыг ховор номын цуглуулга бас нэлээ ихтэй. Тэр чинь гэрээ номын сан гэдэг чинь нэг л зүгээр нэг жижигхэн одоо нэг их бодоол нэг одоо хэдэн зууч эдгийн номын сантай байлээс тэрийг бүгдийг навчрал энэ сургуульд бэлгэлчихэж байгаа. Хадгаламжийн кассанд байсан хідэн дэвтрээ авчаал бүгдээ султгаал энэ ахуй орчин тогтчлолтод өчий гээл ингээд төгчөж байгаа. Одоо тэр үед одоо тухайн үед бол мөнгөтэй л юм шиг байсан. Одоо бол тэр мөнгөн тоогоор харьцуулахад жижигхэн л байгаа шүү дээ. Тэргээрээ бүх одоо сургалтын тоног төхөөрөмж худалдаж аваад бичгийн машинаас хөсүүлэл байхгүйсэн үе байсан. Ингээд бид нар зах зээлд гарснаа эргээд дурсахад нэр их зөрөгтэй юу одоо жоохон харамлдаг хүн болдгоо одоо энийг ингээд үүсгээд
явхад болох юм үгүй юу гэсэн эргэлзээнд хүрэхээр л ахт чинь бүгдийг л шавхаад байсан байхгүй. Одоо энэ хөрөнгө оруулалт нь өөрөө чаддаг нь бол гадны хөрөнгө оруулалт илүү дутуу одоо тэр компани пүсэдийн хөрөнгө оруулалт гэдгийг тий үед чинь мэддэггүй байсан. Тэр нь айгүй нэтэ боловсролын хөрөнгө оруулалт гэдэг бол боловсрол бол айгүй хэмзэг салбар байхгүй. Үр дүн удаан харагддаг. Удаан жилээр хөгжиж чаддаг, хамаагүй өөрчлөлт хийчихдэг, хүний оюун ухаантай ажиллаж байгаа учраас энэ бол маш хэмзэг салбар байж идэг. Энүүнд бид нэр сэтгэлд хүрсэн үйлчлэгээ үзүүлэхийн тулд маш их хөрөнгө мөнгө хэрэгтэй байдаг. Энэ хөрөнгө мөнгийг бид нар хаанаас олох юм? Энэ бол бас бид нар өөрсдөө өөрөө унсан хөвгт үлдгвэ гэдэг шиг өөрөө л энэ тэндээс гаргаж ирэх ёстой. Одоо сая Корегийн их сургууль ингэж дэмжижсэн гэдэг чинь хөлд орж байгаа байхгүй. Манайх 1/9-д хөлд орж үзээгүй юмаа үзэж бэлгэлүүлээгүй юмаа бэлгэлж ингээд бэлгийн компьютер энэ төр авч яах гэдэг чинь 40 компьютер шууд ачаал ороод ирэхэд бид нарт айгүй сайхан байгаа юм чи. Ерөөсөө л оюутнуудад бол тухайн үед 40 компьютертай лабораторитой сургууль айгүй ховор анги нийтээрээ 4 5 энтер гэл ингээл эхэлдэг багт чинь тэгэхэд бол ингээ шууд эхлээд өгж байгаад нь бид нар их сайхан хангалттай. Тэгээд боцоход бол бид нар айгүй бэрхшээлтэй байдаг гэсэн. Анги хэлээл одоо тоногдох хөрөмж шаарддаг, заавал тавигдах шаардлага гэл одоо энэ босго ийм байх ёстой л гэл бас дээрээ цензуртэй ийм үзүүлэлттэй байдаг учраас бид нар бүрдүүлэхийн тулд бүгдийг л хийхин төлөө хийдж байсан, явжч байсан. Одооных шиг ингээд 40 50 номын сантай, одоо электронжуулалтын номын сан дутуу байна энэ төр гэл өнөөдөр бол бид нар зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан номын сангийн үйл ажиллагааг нэвтрүүлэхийн тулд одоо тэр номын санчид 3 4 номын санчид ингээд зэрэгцүүлээгүй нэг номын санч тавиал ингээд өөрийнхөө гэрээ номын сангаар байжуулаад явж өсөөгөө л төөхөлчж байгаа байхгүй. Ер нь ажил багшаа яг энэ багш гэдэг мэрэгжлийг ер нь ягаад сонгоголсон тийм таны өөр дотроос боддог ус мэрэгжил байгаа юу? Энэ магадгүй хүний амьдралыг өөрчлөх нэг зүйл бол яаж ярахгүй мэрэгжил. Тэгээд хүн мэрэгжилтэй хайртай байж ижил тодорхой хэмжээний авиас чадвар үр бүтээлийг гаргах нь. Тэгэхээр багш ягаад мэрэгжлийг сонгов? Бас магадгүй тань дотроос өөр мэрэгжил сонгох тийм бодол бас байсан уу? За 10 жилийн сургуульд байхдаа би чинь химийн багш болно гэд химид аягүй дуртай хөвгтэйсэн. Тэгээд тэгсэн чинь хүн болгон л химийн юугаар яах нь юу? Тэр яа гэдгийг ингээд ихээр би нөө уруул тэр хийхтэй аягүй дуртай. Тэгээд химийн бодлогоодыг бол нэг зөвгөн хідэн бодлого байдаг л да 10 жилийн хэмжээнд хамгийн их тэргүүний сайн хийдэг хөвгтэйсэн. Тэгээд өөрөө бас тэрүүндээ урамшаал би хим ч юм уу ийм эмнэлгийн мэрэгжилтэй болно л гэж бодоод дотроо бодол яваад идэх гэсэн. Тэгсэн хөвгтөө бас хажуугаар нь урлагт их дуртай. Урлагт дуртай их зэрэг янз бүрийн утсан хөгжмөд дээр бол нотхоо тоглож чинь. Янз бүрийн уралдаан тэмцээнд их маш олон алтан медаль авч ирсэн. Хүүхд залуучуудын дунд бүх ард түмний урлагийн үзлэг гэл анх удаа явж байхад л 8 дугаар ангиасаа би медаль аваад 10 та медаль аваад тэгдэг болохоор зэрэг бас урлаг сонирхдаг л байсан л да. Тэгээд яг хөгжим тоглох дуртай бас урлаг сонирхолтой хөвгтэйсэн. Тэгээд үүнийхээ дараа нэр нь гадаад хэлийг бол хүмүүс тухайн одоо би чинь эртний үеийн оюутан шүү дээ. 70 хэдэн оных юм чинь. 70 хэдэн онд бол хэлтэй мэрэгжилтэй айгүй ховор. Тэгээд бас надыг манай эгч ах нар бүгдээрээ багш болцооч юм чи. Одоо ардын багш маам гэдэл чинь манай ах. Тэгээд шинэ үе дунд сургуультай тэд нар чинь тэгэл Цэрэндэлхөр өгш маань бас ардын гэрлийн тэргүүн тэд нар маань надад зөвлөл одоо хэлний багш болсон дээрээ гадаад тааштай явж сурах гэж байгаа юм чинь гэсэн чинь тэгээд 70 хэдэн онд чинь их цөөхөнч улсууд бас гадаад сурдаг ийм үе байсан чинь миний нэр дээр 10 жил онцтөгсөн хөдөөний малчин ажилчин гаралтай хүүхдийг одоо гадаадын сургуульд 10 жил алтан медальтай төгссөн ингээд үнэгүй сурсан хүүхдээ үгүй үнэгүй баал 60 баал авдаг гэсэн. 60 баалаар тэнцүүлсэн тооцоод явуулна гэсэн Цэдмэл даргын бланктай бичиг манай сургуульд ирэхэд 1 номерт надад оногдол. Тэгэл би шууд Орсын холбооны улсад яваад англи орос хэлний багш болохоор ингээл явал одоо хүртэл багшаа эзэмшиж байгаа. Тэгээ ер нь манай гэр бүлийнхэн бол тэгээ багш дуртай байна уу?
тий. Тэгээ ахыг ч хоёрынхоо мэрэгчлэг дагччлаа байхгүй юу тий. Манай их ч орос хэлний багш. Ах ч математикийн багш ингээд дагаа явчих. Гэр бүлийнхэн талаар ярихгүй, гэр бүлийнхэн багш гаралтай гэдэг чинь. За ер нь ихэд тавь айл нутгийн хүм те. За бага насныхаа амьдралаас эргээд дурсвал гой сайхан мөчүүд эргээд нэг дурсвал гэр бүлийнхэн амьдралаас одоо яриа болно л да. За бидний одоо хүүхдүүд чинь ерөөсөл хөдөөний гаралтай хүүхдүүд ч тийм би чинь хөдөөс малын захад хураг шиг хариулж тугал хургийн зах дээр өссөн манайх бол Нямагийн гэжэл маш зөөхөн хүүхдтэй 2 охинтой л байсан. Тэгээ бид нарыг бол аав ээж хоёр маань боловсрал одоо тэр 50-60-аад оны улс орчин ерөөсөө мал дээр их хүүхдүүдэд гаргадаг байлаа. Тэгэхэд бол за миний 2 хүүхд хоёулаа юм жавд сураад жоох эрдэм натаа болсон нэрэл гэдэг байсан. Тэгэл би чинь 5 дугаар анги төгсөл Улаанбаатар хотод ирэл игч маань хөгжим бүжгийн сургуульд хөгжмийн багш болол тэгээд дагаж явсараад энэ байдалд энэ өнөөдрийн одоо энэ юу хурж байгаа юм. Өнөөдрийг хурж байгаа юм. Гэхдээ манай аав ээж хоёр бол маш малчуудамтай нутгийн ард түмэн бол ерөөсөн андахгүй. Нямагаа явсан газар мал аюулгүй гэдэг байсан. Аавыг бол Баян Нямагийнх гэдэг байсан. Маш их олон малтай маш их олон хүмүүсийг ажилуулдаг өөрийнхөө дэргэд. Тэгээд бас удирдах авьяас сайтай. Одоо нэгсэндээ менежменттэй хүмүүсийг бас зохицуулж ажилуулж одоо өөрсдийн амьдралд нь хүргэж малын цухтай болгож, айл гэр болгож өөрөө хүүхд зөөтэй ч гэсэн хүмүүсийг өсгөж бойжулсан аав ээж бол манай аав ээж хоёрыг гэж хэлж болно. Нутгийн ард түмэн бол мэднэ. Аав ээж хоёр бол маш олон хүнийг хоолнд нь хүргэж өөрийнхөө дэргэд амьдруулж явсан ийм л 2 буянтай хөвшин байгаа юм. Тий. Тэгээд тэрний буян гарч бид нар яг тэгэл сургуульд соёлтод мөнгө дутагдах юмгүй Орсын холбоод сурж байхдаа энд сурж байхдаа хэрэгцээтэй мөнгө авч сурах газараа зөв боловсрал эзэмшиж явсан гэж бодож байгаа. Манай нэвтрүүлгийн нэр маань амьдрах сайн ингээд нэртэй янз янзын сайхан мэрэгчлээ олон хүмүүс оролдог. Хүн болгон өөрөөр амьдралын сайхныг өөрөөр тэр амьдралын янз сайхны амтыг нь өөрөөр ярьдсан л да. Тэгэхээр өнөөдөр би танаас асуугаа таны ер нь амьдрал сайхан байна уу? За энэ амьдралыг ер нь гоё сайхан болгож байгаа тэр нандин гоё үнэтэй зүйлүүд нь юу байдсан бол тэр талаараа одоо яриа өгөх. Амьдрах сайхан ста амж бол алтаа ягнаас суусуун гэж их л одоо ингээд 100-ын талыг наслаад яваад ингээд үзэж яхад их л юм үзэж байна да тий. Гадаад ертөнцтэй танилцж байна. Гадаад дотоодын сургуулиудад явж байна. Урагдж одоо ажиллаж лекц уншиж үзлээ. Юу бас хүмүүсийг өөрж үзлээ. Тэгээд ажил амьдралын гадаадд ямар байдгийн, дотооддоо ямар байдгийн, хөдөө гүрээ ямар байдгийн бүгдийг л одоо үзэж байна. Би шин хөдөө гаралтай юм чи хөдөө нутгаараа бас явна. Хөдөөгийн орон нутгийн амьдралыг бас мэднэ. Улаанбаатар хотод бас нэлийн хэдэн жил суурьж байгаа учраас Улаанбаатар хотод мэднэ. Бас гадаадд бараг нэг 10 жил одоо 6 жил гадаадд сурсан гэдээ утгад бас нэлээд ижил дасал болсон. Гадаад орныхоо амьдралыг бас хагас зух газарлж л байгаа юм. Тэгэж явахад амьдрч явах сайхан юм аа. Гэхдээ хамгийн гол нь бас зөв амьдрах хэрэгтэй л гэж хэлэх гээд байна л. Зөв амьдрах гэдэг чинь хийж байгаа ажилдаа үр бүтээлээ гаргаж тэрнээсээ кайф авч тэрүүндээ дуртай. Тэр лугаа явахдаа ажил руугаа явж байхдаа энэ миний ажилчтэйгээд нэг халуун өргөд ажилдаа очих гэж яардаг ийм сэтгэлтэй ажиллах юм бол хүний ажил амьдрал чинь хангалттай сайхан болж байна л гэж бодож байгаа. Ажилдаа явахдаа дургуй ч юм уу, тэр дарга зэрэгтэйгээ таарамжгүйч ажилт юм уу, ямар нэгэн байгууллагын тийм хүн чинь одоо ажилдаа явахдаа дургуй амжилт бүтээл гаргаад ч одоо сайхан амжилт дотроо гаргаад байхад олж харахгүй байдаг ч юм уу, ийм байдаг гэж зарим нь ярьдаг. Тийм учраас би удирдахч хүний хувьд хүнийг зөв нүдээр олж харах юмсан гэж бас их хичээдэг. Одоо бас хийгээд байгаа хөдөлмөрөнд буруу үнэлчихвээ. Нэг нүдэрээ одоо дандаа сайхан харагдалахаар тэр хүн сайн гэдээ ойлгоод өнөө үргэлтэл нь сайжраад ирж байгаад харагдхаа байчихгүй, харагдахгүй бас дахиад гомдоочихгүй энэ төр гэсэн байдлаар л бас хандахыг хичээдэг юм. Тэгээд ер нь амьдрах сайхан амиж явах юм бол их л юм үзэж цаашдаа
олон шин зүйлийг сурч, олон шин зүйлтэй учирч, олон мэдэхгүй зүйлийг мэдхийн төлөө ерөөсөө хүн одоо амьдралд боллоо гэж ханлаа цадлаа боллоо гэхгүй илүү ихийг мэдхийн төлөө амьдрах хэрэгтэй байна л гэж бодож байгаа. За одоо өрөөтэйгээ талаар ярил манай төгсөгчд маань 5,000 орчим оюутан төгсөөд гарлаа. Тэдний өнөөдөр лавлах ном гараад үзэхэд бол ажлын байрын хангамж бол маш сайн байна. Тэр ажлын байрын хангамжийн хувьдыг яриад үзэхэд бол 60-70% гараад байгаа юм. Бүр одоо ямар ажилд эрхэлж байгаа лавлах удастай ингээд яг сургалтын албанаас гаргасан мэдээгээр тэдэн оны элсэгт идэв ингээд. Тэгэхээр зэрэг энэ бол бидний ажиллаж байгаагийн үр дүн юугаар гарах юм бэ гэвэл төгсөгчдийн ажлын байрын эрхлэлт, төгсөгчдийн маань ажлын байдал ямар байна гэдг нь бас үр дүн болж өгнө шүү дээ. Нөгөөдөл нь одоо тэр 70% бараг гарцсан байна. Ажлын байрын үр дүн бус нь хаана явж гинэ гэдг нь хаяа нэг оюутны яг судалгаа гараагүй байж байгаа. Нөгөөдөл нь болохоор зэрэг агсан төгсчөнд их сурж байна. Гадаад руу явдаг юм байна. Хөлөө олж байгаа байхгүй бакалавр болцсон юм чи одоо магистр болоод докторантур сурж байна. Эдгээрийн судалгаа бол бас дахиад ном болоод гарахад бол ажлын байрын хангалт бол нэг тэр төгсөгчдийнхөө агсан төвсөн суралцж байгаа төвчөнтэй хамтруулах юм бол нэг 80-90% нь бол ажлын байртай болоод амьдралаа аваад явж гинэ л гэж хэлэх гэж. Тийм учраас яг 10% судалгаанд бүрэн хамрагдаж чадаагүй гэж болох юм. Ажилгүйч байж болох юм. Бас нэг тийм байна шүү дээ эднэрт чинь. Тэгээд тэднийг бас судалгааг нь олох гэж бид нар бас явж л байна л да. Зарим нь одоо бас судлагдаагүй хаанч явж байгааг нь мэддэхгүй иймэрхүү байж байгаа. Тийм учраас бид нар бас төгсөгчдөрөө бахархаж байна. Төгссөн оюутнууд маань энэ жил одоо гэхдээ чинь янз бүрийн ажил тавигдчихал явж байхаар шинэ засгийн газар дээр Дархан уул аймгийн цэцэг даргач гэх шиг иргэдийн хурлын даргач гэх шиг ингээд бас агчина улс төрөөр сайн хөөцөлдөж байна. Улс төрчж байна, даргач хийж байна, орлого зайдуулчихсан ч явж явах шиг иймэрхүү улсууд байна. Манай төгсөгчдөөс. Тий. Тэгэхээр зэрэг би бас энэ л миний ажлын үр дүн бах гэж бодож байгаа юм. Багш хүн гэдэг бол дуусшгүй ажилтай хүн. Хизээч өөддөггүй. Хизээч одоо ажил нь дуусдаггүй. Өөрөө л дуусахгүй бол ерөөсөө дуусахгүй. Тэргээрээ нэг одоо нэгэсний их бүтээлч хүн байх хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт нь багш хүн бол эргээд дурсахад бол одоо шав нар нь эргээд багшаа сайн байна уу гэд одоо хаанч явжсэн мэдлээд асуух нь их сайхан санагддаг. Одоо ингээд эхний жилүүд, он жилүүдэд би бараг 10 жил багшаа хийж явсан. Одоо сүүлийн он жилүүдэд захирал болчиход одоо маш цөөхөн заримдаа заагаа, заримдаа цаг заахгүй байна л да. Тэгвэл энэ хаанч явсан багш гэдэг хүний алдар бол одоо ерөөс дуусшгүй. Ерөөс олон сайхан шавнар сайхан залуучууд маань багшаа сайн байна уу, санаж гин үү, та тэдэн оны би төгсөж байна гэдээ ингэж явж байгаа нь надад их бахархалтай санагддаг юм аа. Тэгээ одоо тэр залуучуудынхаа ажил амьдралын зам нь өлзөтэй сайхан явж одоо улс орныхоо хэрэгцээс газар өөрөө өндөр албан тушаалыг хашиж улс орны хөгжилд бас тодорхой хувь нэмэр оруулж яваасаа гэл их хүсдэг. Тэгэхэд одоо сайхан залуучууд маань гарч ирээл яваад байгаад би бас бахархаж байна. Зөв ажиллаа хийгээсэ, зөв бодлоготой байгаасаа гэдэгт л багш хүний одоо мөрөөдөл, багш хүний бодож явдаг юм одоо ганцхан өөрийнхөө хүүхдийг биш олон түмний өөр хүүхдийн төлөө бас ингэж боддог нь бол онцлог байгаа юм. За төрийн сургуульд оруулах юмсан. Чадахгүй л одоо яа их хөө хувийн гайгүй сургуульд оруулах юмсан. Энэ бол чанартайгаа уулзаас сургалтандаа байгаа юм биш шүү дээ. Сургалтыг бид нар сайн явуулж явах юм бол төрийн улсын гэхгүй одоо гадаадын зах зээл хөгжсөн орнуудад та нар харж л байгаа хамгийн чанартай сургууль хаа байна? Дандаа хувийн сургуулиуд байдаг шүү дээ. Бид нар бол менежмент, арга техникээ солиод авах юм байхгүй. Захирлууд өөрийнхөө хүчин чадлаар ажиллаад өөрөө солио сайн өөрөөсөө чадвартай сайн хүн гаргаж ирээ, сайн удирдагч гаргаж ирэх юм бол өөрөө захирал өөрөө зөвлөхөөр нь ажиллаад өнөө захирлууд маань тэр сургуулийг өөр жамаар хөгжүүлээл явуучих. Ийм л хүнийг бэлтгэхийн тулд бид нар бол өнөө нэг ингээл 4 жил болоод солигдоод дараа нь одоо 4 жил болж ажиллахаар хүний чи ирч хүч гэж одоо энийг ингэх юмсан гэсэн бодол байхгүй болчихж байгаа байхгүй. Бид нарт онцлог нь бол
Энийгээ сайн хөгжүүлээд явах юм бол ямар ч засаглалын үед хаан ч байсан энэ хүмүүсийн сургалтын чанарыг өөд нь өргөд татхад бол бид нар хамгийн одоо боломжтой гэж бид нар боддгийн. Энийг харин хүмүүсийн сэтгэлгээ бол одоо нийгмээ дагаад өөрчлөгдөд одоо бас чанартай сургалтыг хаана байна гэдгийг жинхэнэ бодит тутгаар нь ирж явах цаг одоо болж байгаа л гэж бодож байгаа. Алтан нарны зүг тэмүүлэх дүүчгүүхай аз жаргалыг мэдэд авчирнаа. Хүсэл мөрөөдрийг Хаваагийн хүн бүхэн түгэнэ Амтрисаха Динтусаха Найзуда Мартэлхи Нүри Найз Нөхөрлөл харидуули Энгих дэлхийн өдөр бүрийг туули ирээдүйд ухтах баяр бүхнийг дуули Амтрисаха Динтусаха Хүний амьдралд гониг баяр ээжлэн хөвөрнө хурч боломгүй яргэл гэж үгүй доо их шигтэй дурлан жаргалтай дутуу юм би орчлон амьдрах сайхан Амтрисаха Динтусаха найзуда настэлхийг дуули найз нөхөрлөл харидуули энгих дэлхийн өдөр бүрийг туули ирээдүйд ухтах баяр бүхнийг дуули Амтрисаха Динтусаха Зориггүй хүн бол зогсдог гэж ярьдэн штэ. Залуу хүн бол залхуу байх юм нэлж гэж ярьдаг. Ер нь ирээдүйн гоё зорилгыг ярихгүй юу? Одоо ер нь таны амьдрал бас үргэлжлэн сайхан үргэлжилсээр л байгаа. Тэгэхээр тань тодорхой хэмжээний маш сайхан зорилго байгаа. Тэр зорилгын талаар ярихгүй юу? Дотроос тээдэг нэн сайхан мөрөөдөл батэлж сайхан мөрөөдөд байгаа. Тэр мөрөөдлийн талаар яриул. За амьдралаа үлдсэн хугацаанд мөрөөдөл бол байлгүй яг. Мөрөөдөлгүй бол ингээд амьдралаа зогсоочсон. Одоо би мөрөөдөж яг уу ингээд боллоо гэж бодож болтгүй юм билээ л дээ. Эн чинь мөрөөдөл байна гэдэг чинь сургуулийн бүтээн босголтын ажил явагдаж байна. Сургуулийг бас өргөгдөх хэрэгтэй. Энийг шинчилж өөрчлөхийн тулд одоо бас нэлээд ажлуудыг хийх хэрэгтэй л болж байгаа. Энэ яг уу бидний хойч үйлдвэрлэх энэ боловсролын салбар бол илүү өргөгчтэй, илүү бат цогсон байх хэвээр. Одоо энийг боллоо гэд ингээл хаяал явах юм бол бид нарт чинь бас л хийгээгүй дутуу юм дотор нь байж байгаа болохоор маш их байж байгаа байхгүй. Тэгээд үр хөвгтөө бас зөв боловсон бас одоо амьдралд нь хүргэх ёстой. Одоо яг манай 2 хүүхэдтэй тэд нар маань амьдралынхаа зөв зам руу ороод бүгдээрээ ажил хийгээл бас ахижил байна. Тэгсэн мөхтөө бас хийгээд ахичих зүйл бол миний нүдэнд юм бол их л харагдаж байна. Тийм ээ. Их дайчин байх хэвээр хүүхдүүд маань. Их юу байх хэвээр хитрхи бид нар бас их номлоор хүмүүжүүлсэн юм уу да. Одоо нэг хүний үг сонсоод сурцсан одоо бас нэг ингээл одоо ээж аваасаа ч айдаг юм одоо хамаагүй ингээд бас юм хийчихвэл болохгүй гэл нэг зарим чинь айгүйх зоригтой хөдөлж зоригтой юм түрээд байх юм байна шүү дээ. Тэр л манай хүүхдүүдэд тутах юм байна гэж ойлгож байгаа. Тий. Тэгээд мөрөөдөл байна. Айгүй сайхан одоо болдог бол маш сайхан оюутны хотгонтой болох юмсан. Орхон их сургуулийг тэр оюутны хотгонд тэр чигээр нь ингээд оюутан сурагчтай нь оруулчих юмсан. Тэр оюутны хотхоныг бариад байгуулчих юмсан. Яаж болох вэ? Яаж хийх вэ? Гээл ингээд гоё фантастик бодол байна. За баярлалаа танд бас багш гэдэг сайхан мэргэжлэр нэг өдрөө саялуулсанд баярлалаа. Хүн болгон багш гэдэг зүйлээр заавал гараар нь дамжиж ирээдүйн бос завинд нь сууж тэр хүнээр хөглөгдөж амьдралын мараас анхных нь алхам яалчрахгүй багш хүнтэй холбоотой ийм сайхан багш хүний мэргэжлэр бас та бүхнийг аялуулаа. Үнэхээр сайхан гэгэлгүй сайхан ирээдүйдээ сайхан мөрөөдөлтэй яалчрахгүй оюутныхаа төлөө байдаг л юм хүнийг та бүхэндээ
өрөөдөр нэвтрүүлгээр оролцлоо. Тэгээд амьдрал сайхан нэвтрүүлээс та бүх хүмүүс тодорхой хэмжээний өөрөөсөө сайхан гэгээлэг сайхан бодлыг тээж чадсан бол нэвтрүүлгийн маань зорилго маань энд оршиж байгаа маа. Тэгээс хаж зүрэн багштай юуны өмнө баярлалаа. Бас таны бас цаашдаа амьдрал бас сайхан гэгээлэг мөрөөдөлж бас амжилтыг хүсье. Тэгээд зорилгогүй хүн бол зогсдог гэж ярьдаг шиг таны бас зорилго маань ч гэсэн мөрөөдөл сайхан цэцэглээд хөгжих болтугай. Тэр сайхан үрийг тарьсан бол тэр үрчин одоо сайхан мод болон дэлгэрэг болтугай гэсэн сайхан ерөөлийг хэлээ. Тэгээд бас нэвтрүүлэг үзэж байгаа үзэгч олон та бас өөрийгөө хэлэхгүй нэвтрүүлэг оролцоо өөрийнхөө сэтгэлээс сайхан гэгээлэг зүйлийг үзэгч олонд өргөхгүй юу. За юуны өмнө бүх үзэгчтэй боловсрал бол ширгэж өндөршгүй их хөрөнгө байдаг. Ийм учраас ирээдүйн залуу үе өөрийнхөө үр хүүхдийг сайн боловсралтай, сайн иргэд болгож Монгол оронд одоо болж үзэхгүй байгаа, энэ хөгжиж чадахгүй байгаа, эдрэ бодлонтой энэ юмнуудыг зүгээр шийдэх их сайхан иргэн болж энэ уул уурхай, энэ алт мөнгө гээл гадаадын хөрөнгө оруулалт гээд өчнөө асуудалтай гадаадын хүмүүсийг авч ажиллуулж гин манай хөдөлмөрлөх боловсон хүчний ажлыг эднэр хийж ийн энтергээд байгаа. Энэ бүх юмыг өөрсдийн гараар бүтээдэг болж Монголын залуучуудыг зөв хүмүүжлтэй зөв иргэн болоосоо гэж өрөөж тэгээд та бүхнийг боловсролыг эрхэмлээрэ гэж хэлэх байна. За баярлалаа. Амьдрал сайхан өдрөлтөй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баярлалаа. Хамтдаа бүжигдээ. Бүгд